За тэгвэл бага насны хүүхдэд шүдээ зөв угаах дадал хэвшүүлэх нь насан туршдаа шүд болон түүнээс улбаатай олон төрлийн өвчнөөс сэргийлэх чухал нөлөөтэй гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Дорнот аймагт хүүхдийн шүд угаалтын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнээс бэлтгэсэн мэдээллийг одоо хүргье. Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 0-аас 17 насны 3 хүүхэд тутмын 2 нь нэгээс дээш шүд цооролцтой, шүд цоорох өвчний тархалт 77.4% байна гэсэн статистик мэдээлэл бий. Шүд угаах зөв арга барил эзэмших нь нэн чухал байгаа учраас Дорнод аймгийн хүүхэд багчуудын дунд сургалт зөвлөгөө шүд угаалтын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна. Анхны тэмцээнд Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн 40 гаруй хүүхэд багчууд эцэгхийн хамт оролцжээ. Манай хүүхд ер нь бол өөрөө угаанаа л гэдээ арайддаг. Би айтар бол угааж мугааж өгдөггүй. Өдөрт бол өглөө ороод л угаадаг. Үзлэгч ер нь манайх 3 сар болоод нэг хамрагддаг. Ер нь 3 хүүхэд маань гуруулаад тэгж хамрагддаг. За ер нь өдөртөө 3 удаа угаадаг. Амралтын өдрүүдээр бол Байнга хажууд нь явахаас өөрөө аль болох өөрөөр нь угаалахыг л боддог доо. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа шүдээ эрүүлжүүлэх нь ирээдүйн хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгах нэг үндэс нь болдог байна. Цаашлаад хүүхдийнхээ шүдийг хэрхэн зөв, хизээ угаах, ямар сойд сонгох, юунд анхаарах шаардлагатай талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн юм а. За ер нь бол эцэг эхчүүд эхлээд жирэмсэн болсон цагаас эхлээд өөрийнхөө шүдийг арчлах, эрүүлжүүлэх ёстой байдаг. Дараа нь нөгөө хүүхдэд төрсөн цагаас эхлээд шүд ухаас цонхойсон цагаас эхлээд шүдийг арчлана. Тэгээд мэдээж 0-аас 2 настай хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчлах, 3-аас 5 настай хүүхдүүдийн шүдийг яаж арчлах, 6-аас дээш настай одоо шүд солигдлын үед шүдийг хэрхэн яаж арчлах талаар шүдний хэмжээд үзүүлээд зөвлөгөө аваад арга арчлалыг нь залгаад ер нь шүдээ угааж